Угаасаа олон улсын бэлэн загварууд байдсан байна. Яг иймэрхүү маргаан хаасаг ухарч байгаа учраас IMF-тер бол FARI гэдэг загвар байт юм байна. Fiscal Accountability Clause нь хардаг. IFC-тер болохоор IFPBS IM гэдэг одоо Anticipated Impact Minerals юу ч л одоо яг ингээд төсөөлж байгаа хүмүүс нь яаж хүлээж аваа гэдэг төсөөлт талаас нь хардаг ийм загвар, бэлэн загвар байна. Дэлхийн банк дээр economic юу л бас нэг тийм анализис гэдэг загвар байна. Сүүлийн үед бол hybrid TAV гэдэг total economic value гэдэг рүү орсон юм байна. Яагаад value гэж үг рүү орж байгаа вэ гэхээр зөвхөн эдийн засгийн үр ашиг биш, дөөр өгөөж биш. Нөгөө геополитикийн асуудал хүртэл ороод ирж байгаа байхгүй. Тэр нөгөө мөнгө сүцгээд л ярьдаг шүү. Тэр ийм бэлэн загварууд байгаа юм байна. Тэгээ одоо сая юу их хурл руу нэг арайч өргөн бариг байх. Засаг дээр ямар хууль яригдаж байгаа нөхөр нөгөө стратегийн ордын өгөөжийг дийлэнхийг ард түмэнд өгөх тухай гэдэг зарим дээр нь 40%, зарим дээр нь 60% тогтоогоод жил болгон шалгаад хүрэхгүй бол ингэж нөхөж юу яадаг. Гэхдээ хамгийн аюултай нь тэр дотроо нөгөө бидний анх тооцож ирсэн ажлын байр, нийгмийн даатгалын шинтгэл, дотоод худалдаа бол орон нутагт оруулж байгаа хувилбар те одоо доллар олж ирж байгаа байдал, макро эдийн засгт үзүүлж байгаа нөлөө бүгдийг насч хаяад зөвхөн ногдол ашиг татвар хоёроор юм шиг ийм аюултай юм орж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо яаралтай арга хэмжээ аваад олон улсын байгууллагуудад хандаад одоо ийм 4-5 юу вэ шүү дээ сонголт байна шүү дээ бидэрт бэлэн загвар. Энийг яахгүй бол одоо төр засагт өөрсдөд нь ч одоо ашиггүй. Ягаад гэвэл яг оны өмнө эх 5 жилийн төлгөө батлагдсан байгаа үндсэн чиглэл. Одоо манайх ч нэг хитэк дурайгаад 5 жилээр явах гэдэг юм шүү дээ. Тэр дотроо болохоор 2030 он гэхэд одоо эдийн засгийг гайхамшигтай болгоно. Хөрөнгө оруулалтыг маш их татныг оруулсан байна. Одоо бол жилд 4 тэрбум долларыг оруулж байна. Гэт одоо ерөнхийдөө бол оюутлах байгаа. Өөр газар бол байхгүй. Тэр жил болгоно ингээд 500 сая доллараар өсгсөрөөд 2030 он гэхэд жилд 6 тэрбум долларыг оруулна гэж байгаа байхгүй. Гэтэл энэ үндэсний хуулийн сан гэдэг ийм айхтар хуультай дээр нь энэ хууль батлагдчих юм бол энэ зорилго маань биелэхгүй. Тэгээ яг одоо өнгөрсөн 7 хоногт эх 27 оны хөгжлийн төлгөө хилцэгдчихлээ. Яг энэ 5 жилээсээ салгаж аваад уг нь ингээд гоё юм яриад байгаа юм л та. Гэтэл нөгөө гараараа ийм айхтар хууль явж байгаа учраас энэ дээр одоо та бүхэн одоо өөр өөрсдийнхөө шугамар ингээд нөлөөлөл яарах хэмжээгээд тэгээ яаралтай олон улсын байгууллагуудад хандаад энэ бэлэн загвар дээр нь ажиллая л гэж хэлмээр байна л да. Тэгээд бид нар чи одоо алийн болгоныг барбар ус шиг ингээд нэг тустай явах тийм дэлхийн загвараар явмаар байна л гэсэн ийм санал.